За гурав дахь нь болохоор эзэн бие буюу эго хит томрох үед өөрийнхөө сэтгэлийн хөдөлгөөн, өөрийнхөө сэтгэлийн мэдрэмжэн дээр хит төвлөрөх үед бусдын сэтгэлийн хөдөлгөөн, сэтгэлийн мэдрэмжийг сонсохгүй. Тэгэхээр машинууд сигналдаад одоо надад таагүй мэдрэмж үүсэж байгаа учраас би нервтэй байна, би стресстэй, надад хэцүү байна. За одоо болцсон хайртай хүн маань намайг ойлгохгүй. Би л ойлгохдохгүй. Өөрөө яагаад тэр хүнийг ойлгож эхэлж болохгүй гэж. За надаа миний бие өвдөөд хүмүүс надад туслахгүй байна. Би энэ хорвоо дээр ганцаараа. Гээд ингээд дандаа эзэн биеийн бодит амьдралыг хараад тэндээс авж байгаа итгэл үнэмшлүүдээс болоод сүнсэн биений яг тэгж урсаж ороод бусдад хуваалцаад буцаад урсгалаараа гараад орж явах ёстой солилцоонууд ингээд багасаад эхэлж. Тэгэхээр сүнс өөрөө мэдрэмжийн урсгал. Энэ өөрөө яг урлаг, яг урлагийн тэнгэр Янжинлан бурхан гэдэг шиг, Афродита гэдэг шиг, Кюпид гэдэг шиг хайр урсч идэг, үнэн урсч идэг юм урлагийн одоо урсгалын мэдрэмж явж байгаа.